Эрүүл мэндийн сайдын зүгээс эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд дотоод зохион байгуулалтыг өөрчилж 150 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаа мэдгдсэн. Энэ хүрээнд эмнэлгүүдийн худалдаа авалт болоод эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад хяналт тавихаа мэдгдсэн юм. Тэгвэл өнгөрсөн 1 сарын хугацаанд хийгдсэн ажиглалтаар эмнэлгүүд өвчтний түүх зохиож эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг гэж болцсошгүй үйлдэл илэрсэн байна. Тэгэхээр тэр хурууга одоо иргэн уншуулхад бид нэр юу гэж боддог гэсэн бэ? Би өмнө ч гэсэн юу вэ гэвэл хуулиндаа ямар заалд орсон бэ гэхээр танилт нэвтрийн баталгаажуулалт байх хэрэгтэй. Нэгээс нь иргэн бачгуурын хурууныхээ мөн үгүй эрүүл мэндийн даатгалтын сан дээр очиод эрүүл мэндийн даатгалсан за иргэн бачгуурыг одоо үдсэн байна, ийм онцтой байна гэдэг гүйцэтгэх санхүүжилт болгодог. Тэгсэн чинь тэр хуруу уншигч нь өөрөө иргэн бачгуурын хуруу мөн үү биш үү танилт нэвтрийн баталгаажуулалт байдгүй. Нэгээс нь данс цэмд орог байсан байна. Тэрийг одоо сая оруулсан байгаа. Тэгэхээр эмнэлгүүдээр ямар гэхээс гахаа үгүйсэхгүй гэхээр нэгдүгээрт бол илүү одоо хүмүүстэй бичиж тахаа үгүйсэхгүй байхгүй. Тийм одоо гомдолчуд байна, тийм хүмүүсийн зүйл яриад байна. Нэгс нь регистрийн бичээд тэгээд эмч өөрөө хурууг уншуулдаг байсан. Тэгэхээр энэ гих мэтчтэн зүйлүүд бол бүрэн арилгаж байгаа гэж хэлмээр байна. Өнөөдөр бол хурууг шиг чинь бүрэн данс цэмтэй холбогдсон байгаа. Тэр данс цэмтэй холбогдсон мэдээлэл нь эрүүл мэндийн даатгалын сан дээр очиод иргэн бачгуурын хурууны мөн үгүй гэж танилт нэвтрийн баталгаажуулалт хийж байгаа.